Хоёр ижлээ. Техникийн хамгийн дээд үзэгдлийг тав тухтай байдалтай нийцүүлэх хөвсөн өөрчлөгдсөн шинэ үеийн Nissan Patrol. За маргааш өглөө тонголох сэрүүн өглөө тайгын давааны орой дээр үзэсгэлэнт байгалийн дунд манай аялагчид одоо сэрж орчны байгалийн одоо үзэсгэлэнг хараад ерөнхийдөө урд өдрийн одоо хүнд хөдөлмөр хичээл зүтгэл алжаал ядарлаа одоо жишээ нь мартаж байна. За бид нар бол ерөнхийдөө урд өдөр төлөвлөлттэй бол 50-60 км аялна гэдэг үлсэн бол үндсэндээ 10 хүрэхгүй км аялсан байгаа. Тийм учраас аялын төлөвлөгөөгөө нөхөж гүйцэхийн тулд дахин цаашаа яарвчлан одоо цаг нөхөж, газар нөхөж, зай нөхөж одоо аялах ёстой. Өнөөдөр 7 сарын 19 бид нар аяллахаа 6 дахь өдрийг эхэлж байна. Өчигдөр аяллаа маршрутын нэлээд хүнд эсгүүдийн нэг болох Зэглэгийн давааны маршрутыг амжилттай дуусгалаа. Тэг өнөөдөр бол уг нь манайх эрт бос тийм аа тэгээд өнөөдөр жоохон өчигдөр хэцүү багцаатай зам туусан болохоор жоохон орой усаад аяллаа эхлэх гээд цайгаа ууцгаж байна. Одоо ингээд Зэглэгийнхаа давааг урууднаа. Одоо тийм байна. Гайгүй таад дээр алгаас хийсэн байна. За зарим машинд ч гэсэн одоо ер нь машинууд бол хүнд хэцүү зам тулах учраас бэрхшээл тулгарч зарим нэг одоо жишээ нь ойр зуурын эвдрэл гарсан. Яа энэ хараа. Амар бол энэ. Харгууд донд шавраас гарахын тулд машиныг хамаг хүчээр зүтгэсэн энэ мод миний арчаатрыг хадаад сенсиг бол хугацсан байна. Тэгээ одоо Монисийн инженерүүдээр одоо янзлах гэдэг байж байна. За үндсэндээ бол хуурай одоо тийм мөксөн ойн дундуур одоо шүн хамгийн сүүлд үлдсэн дор үлдсэн машинууд маш одоо хүчтэй дайрч одоо явхаас өөр аргагүй болсон. За ийм нөхцөлд урдлынх нь радиатор за мөн одоо жишээ нь сэрүүн зүйлэх одоо сенс хөргөх сенсийг одоо жишээ нь мод шааж ороод ингээд одоо өвчсөн. За энийг бол одоо нэгэнт одоо аяллаа багт бол инженер техник механикийн ажилтнууд явдаг учраас одоо монголчл гаргаар дараагийн суурин хүртэл хийх одоо жишээ нь зүйлийг хийлээ. За энэ бүхэнд хүртэл одоо жишээ нь жолооч нар туршлага солилцож ийм маягаар, ийм материалуудаар, ийм аргуурлаар одоо янзлж болдго юм байна гэдгийг одоо эндээс суралцаж дараагийн суурин буюу Хөвсгөл аймгийн Эренчинл өмд сум хүртэл 40-50 км одоо энэ одоо радиатор сенсийг ийм байдлаар даргалаад явж болно гэж одоо хамтран шийдээд за энэ ажлыг үүсгээд ингээд одоо цаашаа аяллаа үргэлжлүүлсэн. Заавал машины одоо жишээ нь зарим иданг одоо жишээ нь бугурч нугарах, чулуун зохиулах гэх мэтээр одоо эвгүй болсныг мөн одоо жишээ нь монголчилсан аргаар за машины одоо туршлагатай засварчид ингэж хамтарч бас шийдэж байна. За Жиглэгийн даваанд өглөөгөр зарим одоо жуулчид одоо энэ эзгүй тайгаар одоо аялж яваа дүр зураг харагдах юм. За ер нь сүүлийн үед Монголын одоо хөвсгөлийг их зэрлэг онгон одоо байгаль учраас энэгээр заавал одоо аялах нь их өөрсдийн одоо адал явдал аяллаа за байгалийн аяллаа амтыг авахын нэг чухал зүйл гэж үздэг болсон учраас одоо ийм төрлийн одоо жишээ нь морьтой явгнаар одоо аялах аялал хөвсгөлийн тайгад нэлээд үзэгдэх болсон байна. За бид Жиглэгийн даваар уруудаж явна. За хэдийгээр уруудаж байгаа ч гэсэн энэ бол дахиад л давааны арлуу энэ одоо тайгын намаг ус ихтэй байсан учраас хэдийгээр одоо өгсөж байгаатай харьцуулах аргагүй хөнгөн боловч мөн л одоо жишээ нь шавар намагт одоо суусаар за энэ байдалтай одоо жишээ нь нэлээд одоо цаг өрсөөр уруудлаа. За үндсэндээ бид нэр бол давааны арлуу боход дахиад үндсэндээ 3-4 цаг шаардж байж арсан гол буюу хоригдсалдгийн нурууны хамгийн том одоо голын голдрол савруу бууж ирж байна.
За ингээд үндсэндээ сүүлийн 3-4 өдөр дараалсан одоо хүнд аяллыг амжуулж давсан учраас Арсан голыг одоо хараад манай одоо аялагчид энд төр үдэлж жаахан амарцгаая гэд үндсэндээ энд бол амралтын цагаан өдийн байдлаар жаахан уртсгсан байдалтай одоо амарч алжаалаа тайлсан. За ингээд үндсэндээ хоригдл садгийн нуруу буюу одоо жишээ нь 2500-аас 3000 м өндөр энэ нурууны нэгэн одоо жишээ алдартай давааг автомашин давдггүй цаг үеэр одоо жишээ нь Nissan төр аяллынхан одоо амжилттай давлаа. За Арсан голын одоо сайр голдролд төр одоо буудлаж амарч байгаа байдал харагдаж байна. Артай. За ер нь Монголын байгальд бол ийм бартааны хүнд төрлийн аяллалын дуршлагыг одоо нэлээд их хөрөмтлөж байгаа. Энэгээр одоо тэргүүлж байгаа одоо жишээ нь жип машины буюу бартааны хөнгөндөгийн төрөл бол одоо Nissan Patrol юм а гэж одоо хэлэхээс өөр аргагүй. За ер нь сүүлийн үед бол Nissan Patrol-ыг хэрэглэгчдийн тоо бол эрс өсөж байгаа нь одоо ийм дуршлагтай холбоотой байж болох юм. За ингээд бид нэр үндсэндээ хоригдл сардгийн нуруугаар хоошоогоо бүр одоо хөсгөл нуурыг одоо бүтэн тойрох аялал. За энэ аялал хоошлох тусам байгалийн үзэсгэлэн дуу алдам одоо гайхалтай сайхан болж байлаа. За зам дагуу бидэнтэй мөн л одоо жуулчдын хачаад тээсэн одоо нутгийн малчид хөтчнэр явж харагдана. За Арсан голын сайр уруудаад явхад бол бид нэр дахиад одоо жишээ нь автомашины бартаа туулах өөр нэг төрлийн одоо жишээ нь дуршлаг бий болж байна. За энэ бол томоохон одоо чулуутай сайр гол өксөр уруутай ийм одоо жишээ нь голын чулуу ихтэй. За намхан мэт харагдах боловч маш одоо өндөр чулуутай ийм одоо жишээ нь голыг олонтоо сүлжиж найс цааш одоо явах шаардлага гарлаа. За голын адаг руу ороод ирэхэд дахиад л одоо жишээ нь гүн одоо жишээ нь шавар намгууд тулгарч байна. За тэртээ хоригдл сардгийн нурууны үзэсгэлэн төрөх одоо дэлгэр хаан уул одоо харагдаж байна. За бид нар бол энэ өдөр маш эрт эренчил хөмсөм орчин гэж одоо тооцсон бол бас л одоо амжилгүй бас цаг хугацаа алдаж замын бартаа их учраас бороо шороо их байгаа. Ус ихтэй учраас одоо ингэж явж байна. За мөн л одоо жишээ нь хөвсгөлийн бүхэл одоо газар нутагт бол ялаа шумуул одоо тоомгүй. За манай аялагчдын хувьд бол бүгдээрээ нэг сэтгэл хангалуун байсан зүйл бол юу гэхлээр жиглэгийн даваа гэдэг давааг багаараа энэ олон машин. За мөн одоо жишээ нь хамгийн одоо автомашин явхад хамгийн хүнд байдаг. Ер нь явах уяа бэрх. Тэр дундаа одоо нутгийнхны хэлж байгаагаар та нар бол ер нь амжихгүй гэсэн одоо тийм ер нь одоо эртхэн ботсон дээр гэдэг одоо зөвлөгөө өгч байсан. Тэр бүхнийг одоо санаж бодоод эргээд бодоход бүгдээрээ энэ давааг давж туулж чадсандаа маш сэтгэл хангалуун байлаа. За ийхүү бид нэр өдөржин явсаар дархтын хотгор руу орж ирж байна. За дархтын хотгор руу ороод ирэхэд эргэн тойронд одоо жишээ нь улаан тайг, баруун тайг, за мөн хоригдл сардгийн руу одоо жишээ нь эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн өргөн уудам ерөөсөн үзэсгэлэнтэй ийм хөндөд орж ирэх юм. За ийхүү одоо бид нэр орой нар ташиж одоо жаргахын өмнөхөн эренчил хөмсөн байна нутг руу орж ирж байна. За тэртээд
Алс тэтэд одоо улаан тайгын нуруу